Сайн байцгаана уу? Та бүхэндээ эцэг бурхан эзэн Есүс Христийн нэрээр түүний амар амгалан нэгүсэл бэлхэн дүүрэн байх болтугай гэж мэдчилж байна. Өнөөдөр энэ доктор Янжмаагийн нэгүслээр дүүрч амьдрах уу гэсэн номын нээлтэнд хас холоос ч гэсэн бид нэр оролцож байгаа юмсаар баяртай байна. Энэ номыг бичих даалгаврыг Бурхны дуу хоолойг сонсож түүнд итгэмжтэйгээр дуулууртайгаар хандаж өөрийнхөө мэддэг нэгүсэл дээр илүү ихийг судалж уншиж судлан бичсэн энэ Монгол хэл дээрх анхны ном гарч чад би баяртай байна. Яг ийм ном одоо үнэхээр монгол хүн бичиж гаргасан би мэдэхгүй орчуулгын номнууд зөндөө байдаг шиг байна лээ. Харин энэ номон дээр яг энэ хүн монголчуудынхаа сэтгүүд юуг ойлгож өгөө. Бурхан биднэрт монгол хүмүүс юу ойлгож илүү зоригтой юм гэдгийг илүү тусгах гэж хичээсэн ийм гайхамшигтай сайхан ном болжээ. Бурхан үнэхээр Янжмаагаар дамжуулан үнэхээр ажиллаа гайхамшигтай ажлуудыг хийсээр байгааг үнэхээр талархалтай байна. Энэ номон дээр ингэсэн байна. Бүгдэд өгөгдөг нэгүсэл буюу Бурхан бүх хүний дээр бороо оруулж нар гаргадаг ам амьдрал амьсгал өгдөг гэсэн баг. Бурхны нэгүсэл бүх хүн дээр байдаг. Мөн ертөнцийг аврахын тулд Есүсийг илгээсэн Бурхны нэгүсэл юм аа гэж байгаа. Тэгэхээр энэ хоёрын ялгааг энэ номонд маш том тусгаж гаргаж өгсөн баг. Мөн эндээс та нэгүсэл гэж юу вэ? Нэгүсэл нь юу биш вэ гэдэг энэ ялгаануудыг ч бас олж харах болно. Ийм гайхамшигтай сайхан тайлбаруудыг биднэрт гарын авлага болохоор үнэхээр итгэлийн амьдралаар өсөж өндөх юм гарын авлагыг бидний гар дээр бий болгож өгсөн. Биднэрт илгээсэн өөрийнхөө ойлголтыг Библиэрээ дамжуулан биднэрт илгээсэн. Эзэн бурхандаа талархъя. Энийг мөн биднэрт дамжуулан биднэрт ном болгож өгсөн. Янжмаа доктортой мөн дахин талархъя. Тэгээд бид нэр та бүхэн энэ номыг хүн бүхэн авч уншаасаа, хүн бүхэн энийг илүү үнзгийсэн судлаасаа гэж хүсэж байна. Мөн нэгүслийн Христ итгэлийн маань үнэхээр гол суурьуудын нэг нь өөр ойлголтууд. Бид нэгүслээр дамжин итгэлээр аврагдсан гэдэгт итгэдэг. Бурхны нэгүсэл нь хүртэж ёсгүй ивэл гэж ихэнх сурах бичигт тодорхойлсон байдаг гэж ингээд тодорхойлолт оруулсан байгаа. Энийг мөн маш олон талаас нь тайлбарлаж ойлгуул өргөн дэлгэр тасанаа гаргаж өгсөн. Тийм гайхамшигтай оюун санаа ухаарлыг Янжмаад маань өгсөн. Эзэн бурхандаа талархъя. Тэгээд энийг дамжуул бидний гар дээр ирүүлсэн Янжмаадаа дахин талархснаа илэрхийлээ. Энэ номоор та нар маань өрөөгдөх болтугай бүх хүмүүс бүх итгэгчнэр өрөөгдөх болтугай эцэст нь эзэн бурхан маань алдарших болтугай гэж та бүхнийг яриаж байна. Баярлалаа. За эзний нэрээр бас та бүхэнтэй мэдчилж байна. Тэгээд нэгүслэр дүүрч амьдрах номын редактораар ажилласандаа үнэхээр бас талархаж байна. Тэгээд редакторын хувьд зохиогч энэ номон дээр яаж ажилласан, ямар зовлон жаргаланд туусныг бас хамт мэдэрч байсандаа бас талархаж байна. Тэгэхээр энэ ном бол зохиогчийн төлөвлөснөөр түрүүчийн Крисмсийн үеэр 2024 оны Крисмсийн үеэр орог хүмүүсийн гар дээр очихоор байсан. Гэхдээ бурхан удирдах залсаар яг өнөөдөр та нарын гар дээр аваачиж байна. Бурхан яг өөрийнхөө төлөвлөгөөр энэ номыг удирдсан гэдэгт үнэхээр итгэлтэй байна. Тэгээд энэ номыг редакторлахдаа бол 2 дахин уншиж редакторсан байгаа. Яагаад гэвэл теологийн гүнзгий ойлголтууд явж байгаа учраас дахин уншиж нэгтгэх шаардлагатай байсан юм аа. Тэгээд Библи бол амьд ном. Тэгээд энэ Библийн дотор гарч байгаа бүх сургаалууд дэлхий дээр өдөр тутам хэрэгжиж байдаг гэдгийг бас энэ нэгүслийн жишээгээр нэгүслэр дүүрч амьдрахын жишээгээр харуулсан юм ном байгаа. Тэгээд энэ номыг зохиосон хүн өөрөө яг нэгүслийн бэлэг авяасаараа үйлчлдэг юм сайн мэдээний үйлчлэгч байж эзэн түнд даалгавар өгж бичүүлсэн бас үнэхээр
талархаж байгаа. Тэгээд өчигдөр бид хоёрын номоо шуудангаар хүлээж авсан. Тэгээд хүлээж аваад бас дизайн нь маш их таалагдсан. Тэгээд дизайн хийсэн хүнд бас их талархсан. Тэгээд аваад өөрөө ирэхгүй хавцыг ингэж илж үзээд гоё алтан үсгтэй ном байж таа гэд ингэж баярлсан байгаа. Тэгээд нэгүс бол биднэрт бол алтнаас үнэтэй юм бэлэг. Тэгээд нэгүслийг бид нар нэг аваад зогсчдгоо нэгүслэр өдөр тутам дүүрч амьдарч болно гэдгийг Янжмаа доктор өөрийнхөө итгэлийн амьдралаар, үйлчлэлийн амьдралаараа бас харуулж тэр сургаалыг бас практик дээр хэрэгжүүлж байгаагаа энэ номонд бас оруулж бичсэнд нь бас үнэхээр талархаж байна. Тэгээд энэ бүх бичсэн зүйл нь та нарын итгэлийн амьдралыг бас удирдахад, итгэлийн амьдралаар алхахад та нарт бас хэрэг болох болтугай гэж бас ерөөнд залбирж байна. Хизээс Христийн нэрээр бас талархаж байна. Үнэхээр их талархаж байна. Зэн танд талархъя гэж бас энэ ерөөлөөр мэдчилгээгээ дуусгая гэж бодож байна.